Ярианы хэлтэй бол academic оноогоо л авчна гэж боддог. Тэр бол худлаа. Яг academically хэлийг сурах болон ярианы хэлээр сурах хоёр шал өөр байдаг. Яг ширээний ард бал цаастай хичээлээ хийсээр байгаад англи хэл сурна гэж итгэдэг нь худлаа гэж бодож байна. Яг гэвэл ингэж хичээлээ хийх нь зөв ч гэсэн нэмээд заавал контент үзэх, кино үзэх, дуу сонсох те бусад хүмүүсийн харилцан яриаг сонсох, өөрийгөө хүчилж ярих гэдэг зүйлүүд байх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор хүүхдүүд ингээд англи хэлэндээ амар сайн хүмүүсээс ингээд байнга асуугаад яг та яг яаж англи хэл сурсан бэ гэд тэрүүгээр нь өөрөө яг адилхан сурчих юм бол яг тэр хүн шиг болчих гээд байгаа юм шиг тийм хандлагатай байдаг юм шиг санагдсан. Тийм болохоор ер нь бол тэгж асуух нь буруу биш. Гэхдээ тэгж асуусан дундаасаа яг өөрийнхөө арга барилыг олоод өөртөө тохирсноор сурвал зүг байх гэж бодож байна. Зөвхөн англи хэлээр хүрээлүүлсэн орчинд очиж англи хэл сайн сурнаа гэж хүмүүс их боддог. Гэтэ мэдээж энэ үр дүнд хурдан хүрэх ч гэлээ зөвхөн өөрийнхөө үздэг кино, шоу өдрүүдээ англи хэл дээр болгосноор англиар чөлөөтэй ярьж чаддаг болсон хүмүүсийг олон байдаг. Зүгээр өөр хэлтэйгээ мартаад, монгол хэлтэйгээ мартаад зүгээр шууд өөрийгөө англиар бодохыг ингээд хүчлэх. Амьдарч байгаа орчиндөө өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү их англи хэлтэй зүйлийг шингээж өгсөн бол илүү сайн байх байсан болоо гэж бодож байна. Жишээ нь одоо өглөө босоод утсаа авахтаа Facebook, Instagram ороход англи хэл дээр постлдог тийм пэйжүүдийг аль олон дагах ч юм уу те. Үзэж байгаа кино, Google-тэй кинонууд англи хэл дээр байсан бол илүү хурдан сурах байсан байх гэж бодож байна. Бусад хичээлүүдтэй адилхан нэг хичээл биш, цаашдаа байнга хэрэглэгдэх нэг хэрэглээ түүл гэж эртнээс харж эхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Миний хувьд бол их жоохон байгаасаа гадаад цугуудаас их үздэг байсан. Түүнээс болоод нэг жоохон нэг тийм аахал суугаач юм уу яг сурвалд сурдаг байхдаа граммар гэх мэт зүйлүүд ер нь бол анхаарлаа хандуулдаггүй байсан. Тэгээд яг тэрний үр дүнд би хичнээн англиар чөлөөтэй ойлгодог. Тэгээд баг зэрэг ярьцдаг ч гэсэн одоо дүрмийн алдаа тэр дундаа их гаргадаг байсан, ярихтаа гацдаг байсан. Тэгээ ер нь бол граммар их чухал шүү. Өөрийгөө амар тухгүй байдалд оруулах. Зөвхөн англиар ярих шаардлагатай болох тийм нэг тухгүй байдалд оруулал айгүй хурдан сурна. Зүгээр нэг ширээн дээр юм байлаа гэж бодоход oh this is a pencil, the pencil is thick ч юм уу тэгээд бодоод авах нь айгүй чухал. Эс юм байлээ. 20,000 төгрөгөөр нэг ном хөдөлтөж аваад шууд орчуулад эхлэх юм бол сурах хурд, сурах бүтээмж 2 дахин нэмэгдэнэ гэж бодож байна. Тэрнээс ч илүү нэмэгдэж магадгүй. За энэ автобус хүлээ хичээлдээ ирж очих, гэрлүүгээ харих, автобусандаа нэг газраас нөгөө тийшээ явах гэх мэтчил энэ цагаа бас ингээд хэл сурахтайгаа холбоод одоо флаш карт харж үгээ цээжилж болж юм. Эсвэл номоо гаргаж ирээд уншиж болж юм. Подкаст англи хэл дээр сонсож болж юм. Өдөр болгоны тодорхой цагууд нь нийлсээр агаад англи хэллийг 2 буюу түүнээс ч илүү сайжруулах гад маш том төлөвлөж болно гэж байна. Сая өмнө хэлсэнчлэн яг өөрийнхөө үздэг шоу, кино эдрүүдээ ер нь англи хэл дээр үздэг болсноор агц чинь маш сайн харагдана. За хоёрт ер нь тэгэл тууштай л байх хэрэгтэй те.